дараагийн бичлэгтээ тавтай морил. За би та бүхэндээ өнөөдөр 2025 оны 9 сарын 9-ний өдрийн тухай хуваалцъя гэж бодож байна. За энэ өдөр маань 3-9 дараалсан өдөр болж байгаа юм билэ. Тэгээд та бүхэн манаас анзаарсан ч байж магадгүй, анзаараа гэж байж магадгүй 2025-ыг хооронд нь нэмэхээр 9 агаад тэгээ ингээ 3-9 дараалсан өдөр болж байгаа юм билэ. Тэр нь бол тоо болгонд утга байдаг гэл бид нар зөндөө сонсдог тий. Тэгээ яг ингээд тоо болгонд утга байдаг шиг биднэрт бас тэр тооноос анзаарах ёстой зүйл байдаг гэж хэлдэг. Тэгээд тоогоор илэрхийлэгддэг одоо бидний мэдгүй зөндөө олон зүйлүүд гариг ертөнцийн зүгээс өгч идэг. Тэгээд гариг ертөнцийн зүгээс одоо энэ тоо гэдгийг бол яг код, ямар нэгэн дугаар гэж хэлж бас өгöd байгаа байхгүй. Тэгээ өөрөөр хэлбэл бидний амьдрал болоод энэ одоо дэлхийн ертөнцийн одоо хаашаа урсах тий хаашаа явах гэдгийг хөдөлгдөг түлхүүр бол бас тоо юм аа, энэ дугаар одоо код юм аа гэсэн тийм үгийг бас бичсэн байсан. Тэгээд өөрөөр хэлэх юм бол хүн төрөлхтөн гариг ертөнцтэй ойлголцох түлхүүр хэл гэх юм уу тийм зүйлч байж болдгоо гэсэн юм зүйлүүдийг бичсэн байгаа. Тэгээд та нарт байнга харагддаг тоо гэж байдгүй. Байнга харагддаг тоогоо ер нь бол ойлгож анзаарах юм бол биднэрт өгч байгаа нэг тийм мессеж байдаг гэнэ л дээ. Тэгээд энэ 9 сарын 9-ний өдрийн 3 ингээ 9 дараалсан нь болохоор ямар нэгэн зүйлийн төгсгөл болоод за тэгээд шинээр өөрчлөлтийг илэрхийлж байгаа юм өдөр юм байна. 9-ийн тоо өөрөө одоо дуусгар болоод ив нэгдлийг бэлэгдэж байдаг гэсэн байгаа. Тэгээд 3-9 таарсан энэ өдөр болохоор хуучин зуршил, амьдралын хэм маяг, амьдрах арга гэдэг маш олон зүйлүүд байгаа шүү дээ. Бидний хувь хүний дүрм журам гээл тийм өөрийнхөө ерөнхий бодол гэх юм уу хувь хүний зүгээсээ өөртөө байдаг тэр зан аашч байж болно бас тэр бүх зүйлээ өөрчлөх цаг гэсэн байгаа. Шинэ амьдрал, шинэ хэм маяг оруулахад хамгийн тохиромжтой өдөр учраас энэ 9 сарын 9-нийг ухтаад өөртөө юу гэдгийг шинэ өөрчлөлт хийх зүйлээ тодорхой болгоод за тэгээд ийм зүйлээ болий гэдэг зүйлээ бас тодорхой болгол их зүгээр гэсэн маа. Тэгэхээр өөрийнхөө амьдралыг бид нар яг яах ёстой вэ гэхээр дахин ингэж нягтлж бодож үзээд яг үнэхээр хэрэгтэй зүйлээ л авч үлдэх хэрэгтэй гэсэн ийм санаа байгаа байхгүй. Тэгээд ингэж чадсанараа хүн дараагийн шат руугаа урагшилж чаддаг. Тэгэхээр энэ 9 сарын 9 маань 3-9 гэж давхцаж байгаа юм а гэдгийг сануулж ингэж гарч ирж байгаа гэсэн утгатай ийм мессеж байсан. Тэгээд хуучин би гэдэг хүн яг энэ амьдралаараа ингээд үргэлжлүүлээд амьдраад байх юм уу? Эсвэл шинэ өөрийгөө бүтээх ямар нэгэн байдлаар шинэ зүйл эхлүүлэх тэр амьдралыг сонгоод цаашаа урагшлаад явах юм уу гэдэг сонголтон дээр ирж байгаа гэсэн нэг тийм утга бүхий өдөр болж таарж байгаа юм байна. Тэгээд бид нар ер нь өөрсдийнхөө оюун бодлыг хэрхэн цэгцэлж шийдвэр гаргаж ямар сонголт хийхээс маш их зүйл өөрчлөгддөг юм байна гэдгийг би бол сүүлийн үед маш их мэдэрч байгаа. Тэгэхээр та бүхэн манаас ямар нэгэн байдлаар шийдвэр гаргаад өөрийнхөө оюун бодлыг цэгцлээд ийм үед би ийм одоо хандлага гаргана гэдэг юм аа ч гэсэн өөртөө бодчих юм бол баргийн юмд ер нь стресстэйд ингээд сэтгэл санаагаар унаад байхгүй болчдөг юм байна гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд ямар зүйлийг бид амьдралаасаа авч хаях төгсгөх хэрэгтэй вэ гэхээр юуны төрөнд бол миний бодлоор өөрт байгаа болохгүй тэр бодлуудаа ер нь бол авч хаях нь хамгийн зөв юм байна гэж бодсон. Яг тэгэхээр өөрийнхөө дотоод сэтгэлийг хүн ингээд өөрчилж чадаагүй хичнээн гаднаас юм хайгаад олоод уншаад хичээгээд амжилт олдоггүй гэдгийг бас ер нь бол бүгдээрээ бас мэдэрч байгаах. Тэгээд ямар зүйлүүдийг ер нь хүн хамгийн түрүүнд болох ёстой юм бэ гэхээр нэгдүгээрт нь бол санаа зовлт, айдас, түгшүүр танд ингээд байдаг бол ер нь бол хаях хэрэгтэй. Тэгтээ нэг ирээ цээрээ алдаад ингээд юусоо ичих булчрахаагүй бол гэсэн үг юусоо биш шүү дээ Ямар нэгэн зүйл та хийх гээд ингэж болохгүй ах ч гэдэг юм уу нэг тийм айцтай байдаг шүү дээ. Ер нь бол за одоо нэг ингээд таагүй ажил байлаа гэж бодоход нөгөө ажлаа сольчвол бас ингэж байх тэгч байх гэж олон зүйлүүдийг ингэж санаа зовж түгшиж бодоод тэгээд одоо хийх байгаа зүйлээ хийж чаддаггүй ч юм уу. Тиймэрхүү зүйл байдаг бол ер нь бол болоод хийхийг хүссэн зүйлээ хийж үзэх тийм нэг алхмыг хийх гэсэн санаа аваад байгаа. За тэгээ хоёрдугаарт нь болохоор бусдын бодол ямар нэгэн бусдын хүсэлд амьдрдаг бол тэрийгэ болох хэрэгтэй гэж байгаа. За ингэж амьдрна гэж юу яасан чи ингэн гэж байхгүй гэл хүмүүс ялангуяа эцэг эхчүүд ялангуяа эхнэр нөхрүүд нэгэндээ маш их зүйлийг одоо заах гэдэг, хязгаарлах гэдэг За тэгэхээр хүн
ингэж хэлж байгаа юм чинь би за энэ хүний үгээр л байдаач гэдэг юм уу, тийм бодолтой байдаг бол нэг өөрийнхөө бодлыг оруулаад өөрийнхөө хүслийг шингээгээд үзэхэд амьдрал маш өөр болдог гэсэн тийм санаа байгаа. За тэгээ 3 дугаарт нь болохоор хүн чамайг юу гэж бодохоос айдаг бол за би ийм зүйлийг хийчих юм бол хүмүүс ингэж бодох байх ч гэдэг юм уу те. За би одоо ингэж хэлжүүл хүн надад дургу болох байх ч гэдэг юм уу. Ийм бас бусдаас өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ ч юм уу те, хийхийг хүссэн зүйлээ хамаарч боддог бол болох хэрэгтэй. Дөрөвдүгээрт нь болохоор алдаа гаргахаас айдаг бол болох хэрэгтэй. Ер нь бол мэдээж хүн алдаатай гэсэн үг бол ер нь байхгүй. Тэгтээ ямар нэгэн зүйл хийхэд тэр дунд за би ийм зүйл дээр нь алдчихлаа да гэсэн юм бол байж л байдаг. Тийм зүйлээс айхгүйгээр зүгээр хийгээд үзэх л гэсэн үг. Тийм болохоор ямар нэгэн зүйл хийхдээ алдахгүй гэж айхаас илүү хийгээд үзэх тэр зориг байх нь шүү дээ тий. За тэгээд дөрөвдүгээрт нь болохоор бусдын төлөө өөрийгөө золиослдог бол. За одоо гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүс гэл тий тэр бүхнийхээ төлөө өөрийнхөө хүсэл сонирхол одоо юу гэдгийг бүхэл зүйлийг золиослоод өөрийгөө ингэж орхицсан байдаг бол тэрийг болох хэрэгтэй гэж байгаа. Ер нь хүн өөрийгөө нэгдүгээр тавьж ээж энэ бол амиа хичээх гэдэг зүйлтэй огт өөр зүйл байгаа шүү дээ. За тэгээ нэгдүгээрт тавьж чаддаг болж ээж өөрийгөө хайрлж ээж ер нь бол бус хүмүүсийг хайрлна, амьдралыг хайрлна. Бүх зүйл гоё санагдана. Ингээд аяндаа бүх зүйл те өөрөөсөө л эхлэх ёстой гэдгийг бас маш сайн ойлгох ёстой юм шиг байгаа. Тэгээд 6-ад нь болохоор хохирогч гэж өөрийгөө үргэлж боддог бол ямар нэгэн байдлаар хохирогчийн одоо байр суурин дээр байгаад идэг бол ер нь бол тэрийг орхих хэрэгтэй, хаях хэрэгтэй. Тэгээд 7-ад нь болохоор хит их хамаарлын шинж тэмдэг байдаг бол бас хаях хэрэгтэй. Бусдад хамаардаг, ямар нэгэн зүйлд хит хамаардаг байх юм бол ер нь бол бид нарыг маш их хүлж ингэж хааж боож байдаг зүйл. Учираас хаях хэрэгтэй. За тэгээд 8-д нь хит их бусдын хойноос хөөцөлддөг бол. За энэ бол ялангуяа хосуудын дунд байдаг. За тэгээд гэр бүлийн дунд байдаг. Ийм одоо өөрийгөө зовоох хамгийн буруу зүйл учраас хит их бусдын хойноос хөөцөлддөг бол болох хэрэгтэй гэсэн үг. 9-т нь болохоор бусдын үг үйлдэлээс та бидний баярлаж гуйнах зүйл юусоо хамаарах ёсгүй учраас та хэрвээ бусдын үг үйлдэлтэй ямар нэгэн зүйлд хит баярлаж хит гуйндаг бол энийгээ болох хэрэгтэй гэсэн үг. За тэгээд 10-т нь ямар нэгэн байдлаар бусдыг харддаг, сэрддэг тийм мэдрэмжээсээ болоод өөрийгөө зовоодог бол тэрийгээ бас болох хэрэгтэй гэсэн үг. Ер нь бол өөрийгөө сэтгэл зүйн одоо нэг тийм таагүй байдалд оруулж байгаа зүйлүүдээ болох хэрэгтэй гэж байгаа учраас та бүхэн маань эдгээр 10 зүйлээс аль нь надад байна вэ гэдгээ бодож үзээд 9 сарын 9-өөс өмнө тэрийгээ шийдээд за тэгээ 9 сарын 9 гэхэд ер нь бол энийг болно гэсэн тийм нэг одоо шийдэмгий алхам хийх нь зүйтэй болов гэж бодож байна. Тэгээд эдгээр зүйлүүд нь ер нь бол хамгийн их та биднийг тэг хүлж цаашид ингээ хөгжих, дэвших боломжийг маань хааж байдаг зүйл учраас зайлшгүй ингээд орхиод цаашаа ингээд алхах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тийм учраас өөртөө шийдэх хэрэгтэй юм байна гэдгийг хэлмээр байна. Тэгээд надад ч гэсэн бас байсан эднэр дотроос. Тэгээд би ч гэсэн бас орхийг нь орхиод, хаяхыг нь хаяад өөртөө шин зүйлүүдийг бий болгоод ингээд явж байгаа. Тэгэхээр бүр маш өөр болдог. Тийм болохоор та бүхэн маань хийгээд үзээрэй. Тэгээд өдөр бүрийн өөртөө хэлэх бас тэр гоё үгүүдийг шийдээд тэгээд өөртөө тэрийгээ дахин сануулж шин өөрийнхөө хийх зүйл хэлэх үг юу гэдгийг бодлыг тодорхой болгоод ингээд гаргачих хэрэгтэй гэж бодож байна. Ингэснээр шин зам бидний явах шин алхам баг багаар ингээд нээгдээд өөрчлөгдөд ирдэг юм шиг санагдаад байгаа. Тэгээд бусдаас болж бид ямар нэгэн байдлаар шаналж гуних биш, өөрийгөө гайхалтай болгох зүйлд цаг заваа зарцуулдаг болох хэрэгтэй гэдэг шийдвэр бол хамгийн бэст шүү, хамгийн одоо гоё шийдвэр шүү гэж хэлээ. Тэгээд тэгж шийдсэн цагаас аяндаа ер нь бүх юм өөрчлөгдөж ирдэг. Тэгээ гол нь чин сэтгэлээсээ өөртөө амлаж шийдэх нь маш чухал. Хичнээн одоо ингээд шийдээд бодоод гоё үг амаараа хэлээд байсан ч гэсэн юу гэдгийг те таны яг дотоод тэр гүн цаана байгаа сэтгэлд чинь нөгөө л нэг жишээлбэл те бусдын төлөө өөрийгөө золиослдог зан чинь байгаад үйлдэл гаргаад л байх юм бол нөгөө бидний бодсон бодол шийдсэн зүйл маань яг амьдрал дээр биелэлээ олох магадлал маш бага болчдгоо гэсэн үг. Тэгээд дээрэс нь энэ өдөр биелүүлэхийг хүссэн зүйлээ
маш тодор зураглаж төсөөлж ингэж захиалах юм бол биелэх магадлал. За тэгээд тэр гарын ертөнд одоо нөгөө хүлээн авах магадлал гэдэг бол бүр маш өндөр байна гэсэн учраас та бүх маань юу биелүүлэхийг хүсэж байгаа нь тэрийгээ бас бодоод гоё зураглаад төсөөлөд үзвэл бас зүгээр юм болоо гэж бодож байна. Тэгээд 9 сарын 7-ноос 9 сарын 12-ны хооронд энэ гарын ертөнцийн иргэнд хооронд энергийн маш их өөрчлөлт явагдах учраас хүний сэтгэлтэй биоорганизм амьдрал ах үед нөлөөлөх үс тийм хүчтэй байж бас магадгүй. Тэгээд энэ үед өнөөдрийг хүртэл одоо та бидний хувьд те хэвийн энгийн санагдж ирсэн зүйл гинт өөр мэдрэмж төрүүлдэг ч юм уу, нэг тийм хэвийн биш юм шиг мэдрэмж өгөх юм бол ер нь бол та бидний амьдралд өөрчлөх ёстой зүйл байгаа юм байна гэсэн дохио гэж бас хүлээж авч болно гэж байгаа байхгүй юу. Дээрэс нь өөрийнхөө зүн совин мэдрэмж зэргийг маш сайн сонсож, за тэгээд дээрэс нь таагүй мэдрэмж өгч байгаа зүйлээ маш сайн анзаарах хэрэгтэй гэсэн. Тэгээд амьдралдаа ямар шин хэм маяг оруулах юм тэ. За тэгээд юуны тулд тийм шин хэм маяг оруулах гэдэг нь гэдгээ сайн бодоод өнөөдрийг хүртэл явж ирсэн өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг үгүйсгэлгүйгээр цаашид хийх хамгийн зөв сонголтоо ингээд шийдэж гаргах хэрэгтэй. За тэгээд гол нь өөрийгөө бас маш сайн сонсож ойлгохыг хичээх хэрэгтэй гэсэн байгаа. За тэгэхээр өдрүүдэд бас хит огцон баярлах. За тэгээд юунд ч юм мэдгүй ингээл маш теншн одоо сэтгэл санаа маш өндөр болох. Эсвэргээрээ гинт сэтгэлээр унах, бүр нойр ихтэй болох ч юм уу, эсвэл нойр муудах ч юм уу. За дээрэс нь бусдаа одоо үл ойлголцох ч юм уу. Энергийн нөлөөнөөс болоод төрөл бүрийн зүйлүүд үүсхийг одоо үгүйсэхгүй. Тэгээ ийм үед ямар нэгэн байдлаар өөрийнхөө тэр гарч байгаа мэдрэмж болоод амьдралдаа бий болж байгаа зүйлүүдэд санаа зовхгүйгээр за энэ маань ингээд энергийн нөлөө байгаа юм байна гэд бодоод өнгөрөх юм бол бас сэтгэл санаа хөнгөн болчдөг. Тийм болохоор та бүхэн маань ямар нэгэн байдлаар тий сэтгэл санаа таагүй болоод ч юм уу, за нэг онцгүй болоод ч юм уу, за эсвэл нойр муу агаад ч юм уу ингээ байх юм бол өөрийгөө айлуулах тайван байлгаад, за тэгээд яагаад ингэж байгаа юм гэж хит ингэ санаа зовоолгүйгээр зүгээр ямар нэгэн байдлаар энерги нөлөө байгаа байхаа. За би одоо ийм үед өөртөө таатай нэг ийм зүйлийг хийч гэдэг юм уу тий. Ингээд өнгөрөөдөг болчвол бас сэтгэл санаа маш хөнгөн болчдөг шүү. За тэгээд сонголт хийн гэдэг нь заавал нэг тийм эд зүйл тий эсвэл хүн өнтер байх алуугүй. Өөрөө өөртөө зүгээр өдөр бүр ямар байхын гэдгийг ч гэсэн сонгож бас шийдэж болох байхгүй юу. Тэгээд өдөр бүрийг гоё инээж баярлаж жаргалтай байх гэдэг сонголтыг хийж болж байна. Иймэрхүү сонголтууд бол маш чухал гэж бодож байна. Хүн өөртөө ингээд те уурлах юм уу, уйлах юм уу, инеэх юм уу, гомдлоод ах юм уу, жаргалтай байх юм уу, баярлах юм уу гэдэг энэ бүгдээс ерөөсөө алийг нь өөртөө ингээд сонгочихсон байдаг гэж байгаа байхгүй юу. Ер нь өссөн үсээгүй ингээд өөрийн мэдлгүй. Тийм болохоор та одоо юмд амархан уурлах гэдэг бол та ер нь бол өөрийнхөө амьдралд өөртөө тэр уурлах гэдэг сонголтыг хамгийн түрүүнд тавьсан байгаа даа байхгүй юу. Өөрийнхөө тэр сонголтыг бас өөрчлөөд үзэхэд зүгээр ах. Яг тэр сонголтоор л ер нь өдөр бүр бүх юм болж идэх юм билээ. Нэг бол би ер нь өөртөө маш их мэдэрч байгаа. Тийм болохоор та бүхэн маань иймэрхүү сонголтыг хийгээд үзвэл бас маш зүгээр юм болов уу гэж хэлмээр байна. Ямар нэг юм болоход ер нь бол за энийгэд өнгөрөөдөг багийн юмд ингээд стрессгүй болох тэр зүйлүүд маань бидний хувь хүний одоо дотоод шийдвэр тэр сонголтоос хамааралтай. Тэгээд та нар бас тэгж боддгоо. Би бол ер нь өдөр бүр л бид нар бүгдээрээ маш их энергийн нөлөөнд л ингэж орж амьдарч байгаа гэж боддог. Тэгээд яг ийм онцлог өдрүүдэд яг юу нөлөө өгдөг гэхээр жоохон хүчтэй энергийн нөлөө байдаг учраас бидний тэр өөрчлөх зүйл, хүсэж байгаа зүйл, ямар нэгэн байдлаар өөртөө ингээд шинээр оруулах зүйл, өөрийгөө өөрчлөх зүйл гэдэг ингээд биелэх магадлал нь өндөр гэсэн тийм зүйл байдаг учраас ийм үед хамгийн хурдан хөдөлгөөнд орж бид нэр өөртөө одоо тэр хүсэж байгаа зүйлээ татах гэх юм уу, тэ өөрчлөхийг хүсэж байгаа зүйлээ хурдан биелүүлэх гэх юм уу. Тиймэрхүү боломж нь илүү байдаг гэдгээрээ бусад өдрүүдээс ялгаатай байгаад байгаа. Тэгээ түрүүн бас хэлсэн те ер нь бол өөрийнхөө амьдралыг нэг нягтлж эргэж бодож үзэх гэд ингээд хэлсэн. Тэгээд энэ нь болохоор өнгөрсөн амьдралаа ингээд бодож үзээл ч юм уу, өнөөдрийн өөрийгөө ингэж бодож үзээл за би өстө бүтэхгүй мэн ч юм уу, ингээд нэг болж бүтэхгүй байгаа өөрийгөө яагаад би юм бэ ч гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар үгүйсгэж буруутахгүй байх хэрэгтэй гэсэн. Үгүйсгээд өөрийгөө юу гэдгийг те буруутаад авах юм бол бид нар зөв сонголт, зөв шийдвэр гаргаж чадахгүй. За тэгээд дээрэс нь зөв үйлдэл бас биднээс гарахгүй. Тийм болохоор нөгөө бидний хүсэж байгаа өөрчлөх
зүйлүүд маань ямар ч боломжгүй болчихно гэдэг зүйлийг анхааруулад байгаа байхгүй юу. Тэгээ 9 сарын 9-ийг аливаа одоо болохгүй зүйлийн төгсгөл болгож чадах юм бол шинээр бий болох зүйл маань тэрний дараанаас ингээд шат дахиж урагшлаж ингэж бий болж явах боломжтой болно гэж үзэж байгаа юм билээ. Тэгээд төгсгөл байдаг учраас эхлэл байдаг гэж бид нэр ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр 9 сарын 9 гэхэд өөрт байгаа болохгүй зүйл за тэгээд өөрийгөө өөрчлөх зүйлээ ингээд шийдээд за тэгээд өөрөөсөө орхих болохгүй зүйлүүдээ хайж чадах юм бол эхлэхэд одоо бүх юм бэлэн болж байна гэсэн тийм утгатай мессеж байсан. Тэр тутмын одоо жижиг дадал, жижигхэн өөрчлөлт хүртэл биднэрт маш гой боломжийн эхлэлийг тавьж идэг учраас бүгдээрээ заавал ийм өдрүүд гэхгүйгээр өдөр бүр өөртөө гоё жижигхэн дадал, жижигхэн өөрчлөлтийг хийгээд яваад ах юм бол баг багаар ингээ үндэс суураасаа ингээд өөрчлөхөд бэлдээд хөдөлгөөнд орж идэг гэсэн тийм үгээр өнөөдрийнхөө бичлэгийг өндөрлөе. Өөрийгөө гайхалтай болгож хөгжүүлэх зүйл цаг цаваа зарцуулаарай гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн маань бичлэгийг энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.